Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид улсын хөгжлийн хөдөлгүүр болсон чөлөө төсвийн тухай төвлөрөн ярих болно. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт чөлөө төсвийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Амрбаатар, за Алтан булгийн чөлөө төсвийн консорциумын захирал Жаргал сайхан, замын үеийн чөлөө төсвийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн захирал Ган Зориг нар хүрэлцэн ирээд байна. За ингээд нэвтрүүлгийн эхлэхийн өмнө энэ чөлөө төсвийн талаар товчхон мэдээлэл өгье. Манай найруулагч зураглалаа харуул да. За Монгол улсад чөлөө төсвийн тухай хууль 2002 онд батлагдсан. За бүр үзэл баримтлал гэх юм бол 24 жилийн өмнө үе 1995 онд яригдж эхэлжээ. За ингээд 2003 онд Алтан булгийн 2002 онд Алтан булгийн чөлөө төсвийн эрх зүйн байдлын тухай хууль, 2003 онд замын үдийн чөлөө төсвийн эрх зүйн байдлын тухай хууль, за цагаан нуурын эрх зүйн байдлын тухай хууль гэд гарсан. Тэгээд өнөөдөр бол үндсэндээ энэ хуулиуд батлагдаад 16-7 жил болох гэж байна. 2015 онд чөлөө төсвийн тухай хуулиндаа шинжилсэн юм найруулгыг хийсэн. Ингээд үндсэндээ 4 парламент 4 сонгуульт хугацаанд дамжаад чөлөө төсгөл ингээд юм яриад яваад байдаг. За та нөхөд бол яг бизнесийн талаасаа бизнес эрхлэгчид компаниудын талын эрх ашигыг хамгаалдаг нэгдсэн байдлаар энэ хөрөнгө оруулалт хөгжлийг яаж түргэгдэх үү? Яаж хөгжүүлэх үү гэж ингэж анхаарч идэг улсад. Тэгэхээр энэ чөлөө төсвүүд ер нь яагаад хөгжихгүй байна? Ямар саад бэрхшээл байна? Яавал хөгжих үү гэдэг талаар Амрбаатар та эхлээд ярих уу? За өнөөдөр бол их тийм онцгой өдөр байна л да. Их эзэн хааны баярын өдөр. Өчигдөрхөн бид нар үндсэн хуулиар ямарч байсан манай ерөнхийлөгч батламжиллаа. Тийм учраас юуны төрөн бас энэ нэвтрүүлгийг хөтлөж байгаа цогоо дарагтаа энэ баярын мэндийг хүргэмээр байна. Баярлалаа. Ягаад гэхээр миний найз цогт гэрэл гэдэг энэ үндэсний ардсан намын энэ дараг хүн 40 жил миний мэдхийн маш олон жил Монголын хөгжилд цаад болоод байгаа зүйлийн гол юм зүйл бол манай энэ үндсэн дүрм маань жоохон асуудалтай байна гэдэг дээр төвлөрж исэн. Тэгээд ямар ч байсан бид нар урагшаага нэг алхаж чадсан. Яг энэ маань бас тусгай тогтнолын баяр, дээрээс нь их хааны мэндэлсэн өдөр гэдэг үндэсний бахархлахын өдөр гэсэн энэ бүх юмтайгаа давхцаж байгаад нь бас баяртай байна. Зүгээр бидний нэвтрүүлгийг яг үзээ суух үзэгчид маань ийм хүнд сэдвэр ярих юм төвшөнд байгаа эсхийг бол би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн бид нар сайн муугаа хэлэлцэх юм боломж бас олдож байгаа. Энэ баярын өдөр бас ингээд сууж байгаадаа баяртай. Баярлалаа. Энэ чис нөгөө бас нэг бодол санаагаа ингээд хүрхлээ яваад идэг ингээд ойлгодог, дэмждэг хүмүүс байгаад бас их талархаж байна. Хэдийгээр өнөөдөр баярын өдөр боловч бас бидэнд баярлах шалтгаан байна уу гэж бас асуулт тавих хэрэгтэй. За тэрний нэг нь бол энэ олон том төслүүд, ялангуяа дэлхийн олон улсыг хөгжүүлэхэд гарцсан бол юу таалга нь болж зөвлөгөр нь болж исэн чөлөө төсвийн асуудал учраас та нөхдийг өнөөдөр үржиж хэлээд байна. Зүгээр энэ нэг удаан настай боловч энэ хамгийн гол нь энэ нэг монголчууд чинь юм хэтэрхий дэвэргэж боддог тийм тал байна. Тийм ч учраас бид нар засаг нь асуудлаа шийдэж чадаагүй байхад хөрөнгө оруулаад эхэлсэн хэдэн нөхдүүд энд сууж байгаа юм л. Тэгээд 40 жил өнгөрлөө явдгаа. Яг зүгээр. Гэхдээ яг энэ чөлөө төсвийг ойлгох ойлголт бол ер нь банкын хөгжиж байна л да. Сэтгэлгээний хувьд бол бид нар бол бас дэлхийн төвшингийн сэтгэлгээнд бол ер нь тулж очиж байна. Ямар ч байсан энийг бол олон талаас нь хүлээн зөвшөөрж байна. Ганцхан манай засаг маань ажиллаа хийж чаддаг. Банкын солигддог. Тогтворгүй байдал гэдэг бол хамгийн том эмгэнэл байна л да. Энэ зөвхөн хүндрэл биш.
Энэ өөр эмгэнэл гэдгийг бол бид нар тодтогох хэрэгтэй. Ашгүй нэмсэн хуулиар засгийг доктортой байлгахын боломжийг гаргаж өглөө. Энэ засгийн докторгүй байдал гэдэг нь зөвхөн ерөнхий сайд нар солигдоод байгаа ш. Чөлөөт үсийн асуудал бол шадар сайдын мэдэлд байж байгаа. Дараа нь нэг сайдын мэдэлд очиод, үйлдвэрийн сайдын мэдэлд очиод гэдэг ингээд өөрчлөгдөд байгаад бас байж байна. Энтэйгээ уялдаад төрд Монголын төр засагт чөлөөт үсийн асуудлыг бүтэн утгаар нь харж байгаа мэрэгжилтэнгүү болтлоо Монгол улс дампуурсан байхгүй. Энийг бол би бүр албан ёсоор цохож хэлмээр. Харин зүгээр бидний нэг хэдэн нөхдүүд бий. Одоо чөлөөт үст хөрөнгө оруулалтаа хийчихсэн чөлөөт үсийн талаар явж байгаа. Чөлөөт үсийн талаар судалгаа хийгээд олон газруудаа уулзаж явсан улсууд ямар ч байсан үерхэлдэн үнийн чигчээр энэ ажилдаа үнийчээр зөвтгөж байна л да. Үнэхээр эзэнгүй төрийн эмгэнэл гэж бас яхаарахгүй байд юм шиг байна. Одоо би 60 сайхан даргаас асуух гээд байна. Та бол одоо миний л мэдхийн энэ хөрөнгө оруулалт одоо чөлөөт үсийг хөгжүүлнэ гэдэг хэдэн 10 одоо хурал зөвлөгөөн 3 улсын форум гэдэг ингээ орсон баг. Тэгээд тэр тусмаа та чи Алтан булгийн чөлөөт үсийн одоо консорциум гэдэг нь илүү энэ бол төрийн бус байгууллагч илүү бизнесийн одоо юм хийх гээд байгаа бодит санаачлах тийм ээ. Тэгэхээр Алтан булгийн чөлөөт үсгээд тэртээ одоо 2000-ад онд Ханой гэдэг нэг одоо Вьетнам нэртэй Вьетнам төрсөн дарга байлаа. За тэрнээс хойш нэг 10 засгийн нүүр үзсэн байна. Их л олон энэ захид даргууд солигдсон. Ер нь бол өдрийн мэнд хүргэе. Тэгээд нэг хэдэн нөхдүүд ингээл усан болоогүй юмар яваад байна гэж. Ер нь бол бас энэ иргэдийн дунд, за төрийн байгууллагын дунд, за тэр одоо маш олон одоо энэ хүмүүсийн дунд бол нэг чөлөөт үсгээд нэг болдгоо үтдэггүй юм байдаг. Тэгээд тэрийг ингээд нэг хэдэн нөхдүүд л одоо аваалтайгаар яваад байдаг гэдэг нэг ийм ойлголттой. За яг нь сүүлийн тэр олон одоо гадаад дотоод арга хэмжээний үр дүнд юу бий болсон бэ гэхээр бид бол бас чөлөөт бүс гэдэг зүйлийг нэгэн зүгт хардаг болж эхэлж гэнэ гэж ингэж ойлгож байгаа. Бид бол тэрийг бол одоо энэ олон урт хугацааны туршид бол угаасаа л харж ирсэн учраас өнөөдөр их хүртэл явж байна л да. Тэгэхээр энэ бол манай энэ нэвтрүүлгийн одоо гол утга санаа юу хөгжлийн тухай л асуудал дээр яваад байгаа. Тэрнээс бид нэг ингээд ядгаа алдсан нөхдөө цагаа өрөө яваад байгаа биш. Бид бол энэ Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө явж байгаа. За тэр одоо төр засаг ингээд ярихаасаа илүү нэг хүн бүрийн өвчин зөвтгөл хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр энэ чөлөөт үс бол Монголын хөгжлийн нэг гарцна. Өөрөөр хэлбэл маш том олон улсын талбар дээр гарах энэ боломж юм а гэдгийг л харж байгаа учраас бид өнөөдөр нэг энэ жижиг савндаа биш том савндаа гарах нь бидэнд хэрэгтэй юм а гэдэг утгаараа явж байгаа. Тэгээ өнөөдөр зүгээр бүгдээрээ нэг зүгт хараад зүгээр маргалдах мэтгэлцэх биш юм хийхээр яаж үр дүн гардаг энэ Улаанбаатарын утаа харуулдаг байна шүү дээ. Утаа байхгүй болж эхэлж байна. Тэрнтэй адилхан одоо чөлөөт бүс бас энэ утаанаас салах цаг болцоо. Одоо бид нэг жоохон ажилламаар байна. Тэрнээс одоо та түр хэлсэн 2002 онд чөлөөт бүсийн хууль 95 онд бол нөгөө үзэл баримтлал нь батлагдсанаас хойш бид нар чинь ингээд нэг зүг рүү харахгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол бидэнд энэ олон улсын бизнес нь яаж хийгдэх юм бэ? Сая бол Азийн хөгжлийн банкныхантай тэр ажлын хэсгийнхэнтэй уулзахад бол нэг үг гэсэн. Монгол улсад чинь энэ чөлөөт бүсийн ирээдүг ингэж харж байгаа хүмүүс байгаа юм байна шүү дээ. Тийм учраас бид нар энд чинь оролцоход бэлэн байна гэдэг ийм санаа хэлсэн. Тийм учраас бид нар бол менежментийн авах тал дээр л ажиллаж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг нэммээр байна. Ямар ч байсан бид нар засагтаа дандаа хамтарч ажиллаж исэн байхгүй. Энэ ямар ч байсан 15 оны хуулийн одоо шинжилэн найруулга хийх үед тэр хуулийн ажлын хэсэгт бол жага дарга тэр ороод явж исэн. Та хэдий одоо бодож хүссэн юм дэндээ орсон. Тэнд тодорхой хэмжээний 2002 оны хуулиас шал өөр шүү дээ. 2000 оны хууль чинь яг тэр захирчийн ажлын алба яаж ажиллах вэ гэдэг асуудал байсан. Одоо бол чөлөөт бүсийн горим гэж юу юм? Гормон дээр яаж ажиллах юм гэдэг энэ одоо бизнес талын орчин нь бол бүрдсэн. Гэхдээ тэн дээр тэр яг тэр чөлөөт бүсийн тэр хуулийн дээр бол биш тэ нэлээд либералны энэ юмнуудыг оруулж өгч чадсан байхгүй бас.
тухайлбал ажилчдын энэ квотын тухай тэгээд тэр нөгөө энэ хөршид зэрэгэлдэх орны улсууд бол 31 визгүй зорчиг тухай гэдэг ингээд нэлээд олон тэр удаагаа бүр тэнд хөрөнгө оруулагчдын зөвлөлтөй байна. Тэр нь ямар ч байсан бас менежментийг хувийн хвшилд өгж болно гэдэг ийм санаануудыг орсон байхгүй. Энэ процессыг бол бид нар бүгдээрээ ямар ч хэлсэн цуг хийлцэжсэн учраас 15-ныхоо хуулийг бид батлана. Одоо харин их хурлаар яриад байгаа нэг поптод байгаа хэдэн гарууд биш. Тэднэр бол яг цагаа тулаад ирэхээр зарим нь одоо Бацандан бол ямар ч байсан тэр хуулийг баталж яхад бол бас оролцож байсан нөхөр баг. Тэгэж худлаа ярьж иж бас болохгүй байхгүй. Мэдээгүй юм шиг ингээд нэг хятадын эсрэг үзэл дээр пофтдгоо одоо энэ хэдэн гарууд болох хэрэгтэй. Тэр хэдэн хогийн новшуудад хөтлөгдөж парламент ажиллаа хийхгүй байгаагаа бас болох хэрэгтэй. Засгийн газарт эрхийн өгөх шаардлага бол байна. За Инчоны чөлөө төсгээд байдаг та бүхэн бас мэдэх байх. Миний санаад 2003 онд бас хууль батлагдчихсан байхгүй. Тэгэхээр би гайхаад байна л да. Одоо замын үеийн чөлөө төсөхэд яг адилхан 2003 онд батлагдсан. Тэгээ бид нар одоо ингээд нэг чиг рүү харж яах та хэлж байгаа. Тэгвэл замын үед бол ер нь Монголын бизнесийн энэ одоо тэр зорчиж байгаа хүн бараа эргэлт юмар нь харахад Монголын эдийн засаг тэр энэ замын үед ирээний хил дээр байна. Тэгэд ирээн нь хөгжөөд идэг. Замын үед нь хөгждөг. Нөгөө чөлөө төсөв байдаг. Нэг л том хашаа хийсэн байна. Тэгэд энийг та нар яаж харж байгаа даа? Ганц зэрэг захирлаас л асуух гэдэг л. За энэ өдрийн мэдээлэл та бүхэнд. За энэ замын үеийн чөлөө төс гэдэг бол үнэхээр өргөн утгаараа хүмүүс одоо харж эхэлж байна. Урд нь замуудын чөлөөсийг бас бага хэмжээгээр хардаг байсан бол одоо чөлөө төс гэдгийг одоо ямар нэг хэмжээгээр сошиалч мэдээллийн журналч хүмүүс мэдээлэл бол авч өгч сайхан болж эхэлж байна. Одоо гадаадын хөрөнгө оруулалт ялангуяа бол замуудын чөлөө төсийг эхлээд хууль эрх зүйн орчинд ихтэй хардаг. Одоо хөрөнгө оруулагч байгаа ч нэг одоо гадаадын хөрөнгө оруулагч нар хууль эрх зүйн орчинд энэ ямар байна? Тэрийг мэдээж ихтэй судалж тэр хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхэд манад одоо 58 аж ахуйн замуудын чөлөө төс тэнд газар эзэмшээд үйл ажиллагаа явуулах эрхээ авчихсан. Тэдгээр аж ахуйн үзүүлэлтээс одоо хэв ашигла болон одоо бетон цоргийн үйлдвэр ямар гадаас 2 үйлдвэр бол байгуулагдаад хөрсөн дээрээ буугаад үйл ажиллагаа явуулаа. Яг одоо чөлөө төсийн гормоор яг яаж ажилтгийг тэр дээр нь хөрсөн дээр нь буугаад юмудаа хийж байгаа тийм аж ахуйн үзүүлэлт байна. Дээрээс нь нэмэгдээд одоо 2 дэлгүүр мөн одоо махны үйлдвэр баригдаад 50% явж байгаа. Эдгээр аж ахуйн үзүүлэлт бол үнэхээр чөлөөсөө нээчээсэй. Бид нар дараагийн 58 аж ахуйн үзүүлэлт хөрөнгө оруулалтаа хийгээд бэлэн мөнгөн бэлэн төсөл нь бэлэн хүлээгээ өгч идэг. Бид нар чөлөөсөө нээгээд өгчих. Бид нар гадаад төвцөнтэй танилцаа гадаадын зээжүү одоо өөрсдөө ярьдаг солонгосын чөлөө төс биш. Тэр яаж хөгжиж байна? Бид нар олон улсыг харж жишээ авч тэднэртэйгээ бас тэрнэрээ ажиллах тийм хүсэл сонирхол, тийм аж ахуйн үзүүлэлтийн хүслийг одоо ямар нэг хэмжээгээр боомлоо тэгж болохгүй. Бид нар үнэхээр энэ хий улсаа хөгжүүлэх гэсэн үг чинь. Энэ 58 аж ахуйн үзүүлэлт хүн гол сэтгэлээсээ бүгд ажиллая. Бид нар Монгол улсын төлөө Монгол улстай чөлөө төсийг харуулъя гэсэн тийм зоригтой бүх төслөө бичээд бүх хүч хөдөлмөр мөнгө зав бүх юмаа зарцуулаад явж байна. Манай найруулагч дараагийн зурглалаа харуулчих та. Тэгэхээр та сая 58 газар гэлээ. За Алтан булгийн чөлөө төсд бол хэдэн 10 одоо 100 газарт байгууллагт газар өгсөн баг. Буцааж явна, хураана, мөнгөний авна. Тэгээ нэг тийм нэг бичил газрын наймаа яваад байгаа мөнгө шаарддаг байхгүй. Уг нь бол үндсэндээ энэ нэрийн бомб энэ замын үд гэдэг чинь одоо бүх бараа хэрэгэлт. Тэр Оросын одоо мод, Оросын нефть, төмрийн өдөр манай одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, жонш, нүүрс бүх юм тэн дээр хэрэгж. Дээрээс нь өргөн хэрэглээний барааны асар том эргэлт байгаад байдаг. Тэгээд энэ зохиомжтой хүндрэлүүд лүүсэд байдаг. Түрүү Амрбаатар захирал хэлж ийл. Одоо ингээд бид нар нэг зүг рүү харсан засаг төрд ажиллах боломж. Би засаг төрөхөөсөө илүү засаг чинь дахиад одоо солигчвол 20 оны дараа та хэд нэг хэдэн хүнд дахиад нэг чиг рүү харахын ойлгуулахын тулд 3 жил үзэх үү. Эсвэл энэ төрийн бус байгууллагууд нэг тогтвортой ажилладаг, насан турштай ажилладаг эдгэн тэргүүлээ явах хэрэгтэй. Хуулиарын төрийн бус төрийн байгууллагын зарим чигүүрийг хэрэгжүүлнэ гэж байгаа шүү дээ.
Ер нь тэр талаас бол илүү төрийн бус байгууллагууд энэ консорциумууд нь аваад явбал харьцангуй одоо том үр дүнд хүрэх ийм боломж байна уу гэж хараад байна. Гэхдээ бид нар яг замын үеийн чөлөөт ус гэдгийг бол алтан булгийн чөлөөт усээс арай өөрөөр харж сурах шаардлага байна. Яагаад гэвэл алтан булгийн чөлөөт ус хяагт хоёрын хоорондох харьцаа бол ингээд ийм тодорхой төвшөнд хүрч чадахгүй байгаа шүү дээ. Хэдийгээр тэнд байдаг бүх боломжийг нээгээд өгсөн боловч 24 цагийн бомб ажиллаж байна. Алтан булгийн чөлөөт ус бол ямар ч байсан горимдоо оржод нэгтчихэд ажиллаа явж байна. Гэтэл үйл ажиллагаа нь явж өгөхгүй гоо. Гэтэл замын үедэд бол тэрхүү Монголын бараа эргэлтийн бараг 95% явж байхад яг энэ асуудал дээр гацаа хийгээд байгаа нь бол айгүй сонирн байгаа байхгүй. Тэгэхээр яг хэн гацаагаад байгаа вэ гэдэг дээрээ бид нэр бас дүгнэлтээ хийх шаардлага байна. Зүгээр хамгийн гол нь тэр Хятад гэдэг орн бол үнэхээр тасарсан, өндөр хөгжилтэй орн байж нэгдсэн бодлоготой. Тэнд яг цагаад болоод ирэхэд чөлөөт бисэн хууль байхгүй шүү дээ. Тэнд намын шийдвэр гарсан засгийн журмаараа дотоод журмаараа л явж байгаа. Тэгэхээр бид нар энэ чөлөөт бисийг бүр яг ингээд хамтын ажиллагааны бүс хэлбэрээр хөгжүүлэх шаардлага байна. Тэгээд дээрээс нь би бол алтан булгт бол бас хөрөнгө оруулалт хийгээд энэ алтан булгийн чөлөөт бисийг нээх явцдаас тодорхой оролцож байсан хүн л дээ. Тэнд нэг 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд тэрийг зогсооч байгаа. Нээсэн боловч зогсооц. Ягаад гэвэл тэр гадагшаага ажиллах ёстой бус байхгүй. Миний хувьд бол энэ чөлөөт усыг бол бизнес коридор гэж харж байгаа. Тэгээ зогсооно гэдэг чинь ойлгосон. Яа зогсооч? Тэр чинь нөгөө орох юм байхгүй юм чинь. Чөлөөт ус ажиллаж чөлөөт усын гормоор явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр Орос гэж байгаа энэ манай бид нар Орос орныг бол Москва гэж харж болохгүй байхгүй. Манай зорилттой зах зээл бид нартай харьцах гээд байгаа хүн чинь бол бас жоохон итгэвчл муутай нэг Сибирийн 17 сая хүрэхгүй хүн байж байна. Яг харьцах гээд байгаа хэсэг нь бол нэг 2-3 сая хүний тухайд ярьж шít. Эрхүүгээ жоохон цаашаага удлаад хүртэл. Гэтэл манай яг замуудын цаан чинь бол маш их тийм бизнесийн итгэвчлэлтэй. Зүгээр 50 сая хүний бүс нутаг байгаа байхгүй. Тэрнээс Монгол бүтээгдэхүүн Монгол бидний боломжтой очиод Гонжоуд очих тухай яриаггүй. Шанхай, Бээжин бид хамаагүй зурвалаа. Тэгэхээр бид нэг асуудлаа болно шүү дээ. Ингээд нэг тийм зорилт зах зээлээ зөв хараад энэ асуудлуудыг яаж Орос Хятад хоёрын дунд мөнгө хийх вэ? Бидний үндсэн байгаа боломжийн хамгийн давуу тал нь ердөөсөө энэ хоёр том зах зээлийн дунд оршиж байгаа энэ дундал коридор болгож явах тухай байж байгаа. Энийг бидний өвгдөөц олон зуун жилийн өмнө цайны зам гэдэг энэгээр чи явж исэн албан ёсны түүхэн байж байгаа байхгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн хамгийн том чухал зам байсан гэдгийг бол тэр Орос Хятадууд хоорондоо тохиролцоод тэр өтө богдханд Монгол улсын үед чинь бол ямар ч байсан энэ замыг төмөр замыг барих тухай асуудал хүртэл ярьж исэн байдаг ба. Гэтэл бид 2019 онд энэ асуудлаа шийдэж чадахгүй ингээд Ерватад байж гэн гэдэг бол үнэхээр арчаагүйгийн дээд арчаагүй байхгүй. Энэний хариуцлагыг их хурл засгийн газар үүрэх ёстой байхгүй. Худлаагаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлгээд нэг тийм том юм яриад энэ бизнест гайвуулаад байгаа гарууд бол жоохон учраа олох хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэр үндэсний аюулгүй байдлын асуудал чинь тийм их хурц байсан бол тэгвэл одоо бид нэр яах Хятад Орос хоёртойгоо харьцахгүй бай гэж хэлээд байгаа юм. Тэгвэл Монголоор нээлттэй байхгүй. Хамгийн төвхтэй 5% гайлын татвартай. Гэтэл бидний бүтээгдэхүүн бол 40% татвартай Хятадын зах зээл. Орос руу бол бидний бүтээгдэхүүнийг авахгүй бай. Авах байсан бол авах байсан шүү дээ. Өмнө нь авч ил байсан. Гэтэл одоо авахгүй байна. Гарч байгаа мөнгө нь 50 эдхэн сая. Гэтэл бид нар Оросоос эрчим хүчний бензин шатгүй дух материал гэдэг ингээд тэрбум гаруй долларын юм авч шít. Яагаад энэ худалдааны балансыг энэ Оростойгоо хийж чадахгүй байгаа эрхэнд байж байгаа улсууд. Тэгвэл энийг бид нар засах ёстой. Гэтэл Орос Хятадын хооронд явж байгаа энэ 200 тэрбум доллар хүртэлх энэ зүйлийг бид хаагур явуулах гэдэг юм байна. Одоо тэр чинь ерөөсөө Монголыг тойрол бүх хөдөлгөөн явж шít. Гэтэл бид нар хамгийн том агуу зах зээл рүү нэвтрэх энэ гарцын тухай болно шүү дээ. Монгол хүнийг хаагаад боогод байгаа юм.
А гэтэл өнөөдөр ерөнхийлөгч одоо их сайхан санагдсан л да. Энэ дэлхийд байж байгаа Монгол туурхтангуудаа монголчуудад хандаж энэ баярын мэндийг хүргэсэн байхгүй. А тэгвэл бидний урт талд өвөрлөгч нар гэж байна. Энэ бас нэг 4-5 сая бизнесийн идэвхтэй ийм хэсэг улсууд байна. Хойно бол бас нэг 2 сая бурайдууд байна. Тэгвэл одоо бид нар хамтраад энэ бизнесийг хийх боломж л нээлттэй байгаа байхгүй. А ганцхан энэ дээр энэ үхжсэн энэ засгийн газрын ялсууд зориггүй байна л да. Жохон шийдвэртэй хийж их мэдэн байж байгаа учраас тэрийг хийчихэл хэрэгтэй шүү дээ. Үгсэндээ хэнээсээ хайгаад байгаа. Энэ боломж бол одоо өчигдрийн дөнгөж одоо үзгэлсэн шинэхэн үндсэн хуулиар ийм шийдэмгий одоо засагтай байх. Бодлого урьдчилаад одоо 2020 онд гарах засгийн газар өнөөдрөөс одоо хэн гарч болох боломжтойнууд нь ажлаа төлөвлөж явах ийм болцоо гарч байгаа. Тийм учраас та бүгд ч гэсэн яг одоо энэ асуудлыг хариуцах ямар хүн одоо гарч болох юм тэрнтэй урьдчилаад одоо энэ чөлөө төсөхийн асуудлыг ярьж явах ийм болцоо нөхцөл гарна гэж ингэж найдаж байна. Найруулагч дараагийн зурглалаа харуулъя. Таны хэлдгээр би нэг юм гайхаад байна. За замын үдэд нэг 900 га газар байна. Тэ? Ер нь боломж гээд энэ Оросын одоо 150 сая хүн, за Хятадын 1.3 сая хүн гээд тэгэхээр бидний энэ чөлөө төс энэтрээгээд энэ боломж яриад байгаа юм чинь ерөнхийдөө энэ худалдаа эдийн засгийг хэрхэн яаж тэлж илүү одоо ашиг боломжийг хүртгүүлэх гэсэн асуудал ш. Тэгэхээр энэ зургал дээр харж байна. Бид нар авчаа болгоныгоо хамгийн өндөр үнээр худалдаж авдаг очиод ирсэн. Бараг л одоо хахуул өгчөөд авч болох юм өндөр үнээр авдаг. Шатхуун тэр буудаа энэ. Тэгээ тэрний зардлын Монголын ард түмэн өртөг. За зарж байгаа болгоно уралдаад энэ Джонш Волфрам Мэдсвэлийг ноос ноолор бүгдийг яаж хямдруулах вэ гэж ингэж уралддаг. Нэг ийм сонин одоо парадокс байна л да. Тэгэхээр бид нар яаж бодоод энэ 30 тэрбумын өртөө уулзсан энийг одоо дарна гэхэд энэ худалдааны алдагдал жил болгон тэрбум доллар байхад бол энэ төрөх явж боломж байна. Тэгэхээр хэрхэн яаж одоо энийг ашигтай болох уу гэдэг дээр энэ чөлөө төсөвч чинь бас нөлөөлөлттэй байх хэрэгтэй л гэж хараад байгаа юм л да. Ер нь бол эерэг сэтгэл. Би дөрөв тэр нэг зүг тарж яана гэдэг асуудлыг би дотооддоо төр засаг дээр мэдээж тэр эмхрэх асуудал эргэж байгаа мөртлөө гадаад орчин, гадаад ертөнцийн дээр чинь ингээд нэг чиг рүү явж эхэллээ шүү дээ. Ягаад тэгэхээр ерөөсөө хөгжил бол өөрөө зам юм байна, бүс зам юм байна гэдэг ийм ойлголт руу орж ирлээ. За бид нэр одоо энэ Монгол улсын олон улсын гэрээний тухай юу, Хятад Монгол улсын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөө бүсийн тухай асуудал яригдж байна. Мөн Оросын холбооны улс болон Евразийн холбоотой чөлөө худалдааны асуудлууд яригдж ирж байна гэдэг бол Монголоор дамжсан энэ замын цааны зам уламжлалтай энэ замын өгөөж үр ашиг бол нэмэгдэж ирж байна л гэсэн асуудлаар харж байна. За тэгээд сая та бас хэллээ энэ маш том урсгалын тухай асуудал ярьж байгаа хүртлөө яг барааны урсгал гэж яриад байгаа. Энэ бид бол эдийн засгийн урсгал гэдэг асуудлаар ярих хэрэгтэй. За тэгвэл түрүүний нэг зураг явж исэн өөрөөр хэлбэл бид нэр ямар зах зээл дээр үйл ажиллагаа явуулах юм бэ гэдгээс гадна ямар эдийн засгийн хооронд жишээлбэл Хятад бол 16 тэрлионы эдийн засаг, Европын холбоо 16 тэрлионы эдийн засаг. Энэ хоёрын хооронд явагдаж байгаа худалдааны одоо тэр тээврийн асуудал бол жишээлбэл Европ бол дунджаар нэг 10-аас 15% нь тээвэртэй зарцуулдаг гэж. Оросд бол 25% зарцуулдаг. Хятад нэг 20% нь тээвэртэй зарцуулагдж байгаа болвол энэ том урсгалын тээврийг бид нар маш сайн хийж өгснөөр Монгол улсын эдийн засаг одоо над яриад байгаа уул уурхаагаас хамааралтай байдаг. Түүхэн эдийн үннээс хамааралтай байдаг. Энэ асуудлаас гарах байхгүй. Угсаад бид нар тээврийн зохицуул, тээвэр логистикийн зохицуулалт хийх бизнес. Дээрэс нь бол энд нэг маш том боломж гарч ирж байна. Бид бол дандаа муу юмыг хараад байдаг. Зарлж жагсаалтын тэр. Гэхдээ Монгол улс хамгийн аюулгүй орн нэг байна гэдэг асуудал гарч байна. Энэ бол өөрөө бизнесийн хамгийн таатай орчин байна. Аюулгүй байна. Дэлхийн хамгийн аюулгүй 10 орны нэг. Тий, арцсан яваад байдаг. Энд нөгөө үнэтэй цайтай зүйлүүдэд хадгалуулах, байгуулах энэ асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо чөлөө төс бол тээвэр логистик эдийн засгийн коридороос гадна энэ бол бас трастын бизнес хөгжих юм боломжтой. Тэгэхээр бид бол одоо ингээд өнөөдрийг хүртэл хийж байгаа ажил маань бол
Монгол улсын эдийн засаг одоо цаашдаа тэр нэг өөр асуудал үүсээд идэг юмнасаа гарах нөгөө эдийн засгаа солонгоруулна гэдэг нэг том асуудал. Өнөөдөр бас нэг юм байгаа. Яг сайн дээр нэг нэмэх юм. Юу гэхээр одоо тэр баг China банкны салбарыг нээхгүй бол гэх мэт юм нэг сошиалар нэм яваад байна шүү дээ. Өөр мөрөө яана гэд хэдэн тэрбум долларын юаны swap-ыг хэлцээрийг сонгохгүй гэд ийм асуудал үүсээд байгаа. Тэгэх юм бол энийг Улаанбаатарт тэр салбарыг нээчихээр Монголын банкуд навшраад байдаг юм бол бид нар монголчууд нь өндөр хуулийг зөвшөөрөөд байгаа байхгүй засаг төр. Дэлхийгээс гэдэг чинь хятадаас баг хөнгөлттэй их усүрийг зөв одоо их усүртэй байхыг эсэргүүцээд байгаа байхгүй. Худлаа их орончид минь. Тэгэхээр мөнгө бол өөрийнхөө мөнгөнийхөө хуулиар л явдгийн. Тийм учраас бид нар энэ боломжийг бас ингээд тэр бид нар Улаанбаатар нээж чадсан бол чөлөө төстэй нээх бас боломж бол байж байгаа шүү. Замуудын чөлөө төстэй нээх боломж байж байгаа байхгүй. За сая нэг 800 хятадын асуудал гэдэг сошиалар нэг дүр шууглаа. Тэгээд тэр Монгол улсад хууль нь байхгүй юм байна шүү дээ. Яг ямар хууль зөрчигтэй тэр улсууд хөгдөж гараад явбаа гэж байгаа байхгүй. Бас энэ асуудлыг явах юм. Тэгвэл орчин үеийн бизнес өөр болчиход байна шүү дээ. Тэгвэл орчин үеийн бизнесийг өнөөдөр бид бас чөлөө төстөөр туршаад үзэж бас болох байхгүй. Тэгэхээр энэ миний бол ингээд жоохон бүтээлчээр юмд хандах нь чухал байна л да. Тиймээс одоо тухайлбал би энэ улс төрийн шийдэл гаргаад байгаа. Ашгүй нэг махны үн өсөөд ингээд яваад би бол тэрэнд л айгүй баярлж ирсэн байхгүй. За ашгүй дээ. Ягаад гэвэл махан дөр бол малчтад мөнгө нь очино. Гэтэл энийг албаар зогсоож байгаа байхгүй. Одоо энэ засгийн газар улаан сайд тэргүүтэй нөхдүүд чинь юу хийж чадчихээн гаргахгүй хааж боожлж чадчих байгаа байхгүй. Гэхдээ ингэж бизнесийг удирдахгүй байхгүй. Гэхдээ таалагдчихвэл ард түмэн үсгэлэн биш шүү дээ. Ажил хийхгүй байна. Дээрээс нь тэр гарууд чинь толгой цовдаагийн чинь идэхгүй хаяад байна. Зүгээр л хайж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Ингэж самархаж болохгүй. Гэтэл хятадд 100 сая гахаг сая устгалаа. Хятадд махны нь 2-3 дахин өслөө. Монгол мах өнөөдөр 90 он. Жинэн шүү дээ. 500 грамм. Монгол хүний мах тийм байгаа. Бид нар өнөөдөр маш өнтэйгээр зарах тийм боломж байгаа байхгүй. Энэ тэр уул уурхай нөөсний мөнгө чинь монголчуудад падлий байхгүй ш. 90 он гэдэг чи одоо хилэн хэд болно гэсэн үг. Одоо тэр чинь 80,000 төгрөг болоход байна. 30,000 төгрөг. Юу боллоо гэж 30 хэдэн мянга биш тэр чинь 180 он гэдэг чинь барыг тэгнэ шүү дээ. Юу ярьж байгаа чинь хэлсэн бүр грамм 78,000 төгрөг болчих гээд. Би ганц зэрэг захирлаас асууя. Сая чөлөө төстэй яад одоо офшор банк гэдэг юм уу те банк санхүүгийн байгууллага магадгүй одоо энэ нийслэл болохгүй байгаа тэр банкны салбарыг нээж болох уу гэж байна. Тэр 800 хэдтийн тухай сая ярьлаа те. Тэгэхээр замын үдэд бол 900 гааг л одоо гаргаад өгсөн. Тэнд үндэсний аюулгүй байдал гэдэг одоо асар өндөр түвшинд ингээд бид нар яриад байгаа. Тэгээд тийм түвшинд хүртэл одоо ингэж яригдах тийм шалтгаан бий юу гэж. Яг тэгэхээр бид нар тэр байтгаа олон зуун мянган га газар одоо хэрэг тараацсан байгаа шүү. Уурхай энэ хотын төв мөв тойроод бүхэлд нөхцөн байна шүү дээ. Энэ газар тариалангийн газар мод. Тэгсэн мөртлөө тэнд нэг 900 га дээр бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж ингэж одоо өндөр түвшинд ярих тийм шалтгаан байна уу? Та нар юу гэж харддаг юм? Бидний хувьд бол мэдээж Монгол улсын хуулийн зархицсан дээр ажиллаж байгаа. Хувийн хвшилцээ зарчаад очих бүгд. Гэвч гадаадаас мэдээж орж ирж байгаа хөрөг орлоос дээр тэд банк байх хэрэгтэй. Яг бол банк тэнд зөвхөн Монгол мөнгөөр гүйлгээ хийхгүй. Доллараар, юанаар те бүх мөнгөний гүйлгээ хийхэд бол банк ороод ирэхэд тэн дээр бол тэр банк бүхэл үйлчлэгийг аж ахуйн нэгжүүдэд одоо зээл олгоно, аж ахуйн нэгжүүдэд дэмжин энэ талын асуудлууд бол маш зөв асуудал. Үндэсний аюулгүй байдлын асуудал бол нэг хөлийн наан цаана тэр хэлээр орж байгаа гарч байгаа тэр хяналтанд байгаа шүү дээ. Монгол улс хэлтэй, Монгол улс хуультай. Тэр угаар хүмүүс ороод гардаг. Тэрийг бүргээд яг одоо хүмүүс бол арай нөгөө өөр утгаар 2-3 сая хятад орж ирээд өрдөөсөө тэр үндэсний аюулгүй байдал алдагдаад тэнд одоо гэр бүл болгоод амьдрал тийм асуудал байхгүй шүү. Тэр орлоо гарлаа тэнд 30 хоног дотор хэрвээ бүр цаашдаа арих юм бол тэр 30 хоногийг багасгах тийм баримт хүртэл одоо засагдаг шүү дээ. Энэ найруулагч дараагийн зөвлөлөө гаргач та. Өөр юм дээр. Өөр сайн хат бол. хоолыг нь бол тэгэхээр тийм
суурьшны бүсийг хийгээгүй байхгүй. Суурьшин бол биш шүү дээ ердөөсөө. Чинь айгүй чухал зүйл. Төлөвлөлтөндөө ерөөс оруулаад Хүн амьдрах тухай сэтэл байхгүй. Амьдрах тухай сургууль мургуул хийгээд ингээд амьдраад байх тийм байхгүй байхгүй. Тэр ажлаа хийгээд бизнесийн шаардлагаар гараад Өөртөө хийгээл гарна гэдэг бол. ерөнхийдөө л илүүтэй тэр одоо замын үдэрээ замын үдээ бичээг байх шиг байна. Энэ зургал дээр гарч байна. Энэ нөгөө гайлын баталгаа дагуулхад эрээн дээр очихоор энэ дэлхийн одоо нөгөө хурганы арьсаас эхлээд нохой битүү туурай гэдэг шиг бүх юм байгаад байдаг. Тэгээд наашаа гарахад нэг ийм техникийн маш их өндөрлөд байна. Энэ бүгд нүүжрээд нааталтаа гараад тэр чилээ төс дотор чи ингээд болчих. Ийм боломж байхгүй. Энэ логистик талаас нь өндөрлөл бэрхшээл аль талаас нь энэ зөвхөн хамгийн гол нь чинь бид нар явсаар байгаа замын үдийг Монгол улсын үүд юм байна гэж хардаг байлаа. энэ тэгд нэрлээд ийм нэр өгсөн. Яг явсаар үдэл яг явсаар үдэл бүх таварын эргэлт чинь бол яг Тэнжин дээр очиод байна л да. Тэнжинийг тойрсон маш олон бомбтууд байж байна. Тэр бомбтууд дээрээс Монголын бүх одоо асуудлууд эхэлж байна л да. Монголтой холбогдсон бүх өндөрлүүд Тэнжинээс эхэлж байна. Ягаад гэвэл Тэнжин хүртэл бид нар 40 фит контейнерыг бол нэг $600 аваад ирж болж байна, 600 евро. За гэтэл тэр чин Тэнжинд очиж буулгалаа гэдэг бол шүү дээ нэг 300 гаруй доллар нэмэгдэж байна. Бичиг баримт эднэр гэдэг. А тэгэл тэндээс тээвэрлэл ирээн хурж байгаа зардал чинь өөрөө $2000 болчиход байгаа. Тайсан сая $700. Үгүй Тэнжин хүртэлх $700 хаанаас? Одоо Европоос. Европоос бид нэр 40 фит контейнерыг Тэнжин бомбтод авчирчаад тэрийг ирээн хүрхэхийн тулд $2000 зарж байгаа байхгүй. Ирээнээс замын үд орохын тулд чинь $1000 зарж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь бас 3-4 хоног. Тэгээд Улаанбаатар ороход $2000 шүү дээ. Тэгээд чинь энэ $700 чинь Улаанбаатар ирэх гэсээр үтэл бол яг $600,000 болчиход байна шүү дээ. 40 фит контейнер 20,000 км газрыг Европоос нэг $1000 авчирчаад 700 манай 1000 км-ийг Тэнжинээс ирээн орох чинь бол нэг 7-800 км байж байгаа. Тэгтэл ирээнээс замууд орж байгаа 7 км чинь $1000 шүү дээ. Тэгээ чинь асуудал нь ганцхан тэндээ байгаа. Тэгэхээр чинь яг тэр энэ замуудад бугссан энэ нэг юм сонин тэр гайлтай машин зашиныг шийддэг тэр гайлынхан мэрэгжлийн хэлтийнхэн тэр замуудын загсаг захиргаанд их орхон байж байгаа нэг хэсэг гарууд байна да. Энэ жижиг бизнес чинь biz татвар төлдөггүй байхгүй. Тэр үл дандаа гайлын байцаагчийн кармагаар дамжиж орж ирж байгаа зүйл. А дунд бизнес энэ том бизнес бол тэгэхээр бүх юм татварт төлж байгаа байхгүй. Татвараа тайлан. Тэгээд эрэнгүү чинь Монголын бүтээгдэхүүн Монголд ирсэн барууны бүтээгдэхүүн бол маш өндөр өртөгтэй болчиход байгаа. Бүр маш өндөр өртөгтэй. Монгол орн бол нэг 30 эдэн төрөн жагаа захирал хэлж шít нэг тээврийн зардлууд яаж бусад орнд яаж нөлөөлдөн гэдэг үү. Тэгвэл Монголд бараг 40% нөлөөлж байгаа. Энэ замын үдэд байгаа нэг баахан одоо ингээл 69 зүгээр энгийнээр хэдүүл амьдрал ярил л та. Баахан 69. Тэрийг төрөнч хийлдэггүй ерөнхийдөө хүлээж авчихсан. Энэ бол баг одоо 90-ад оны ихэнх үеийн ганцгаас үүдэлтэй. Энэ соёл өнөөдөр хүртэл хадгалдаг. Тэгээд наадах чинь хамгийн арчаагүй байдаг шүү. Төргүү байгаагийн шинж. Тийм төргүүл байгаагийн шинж байхгүй. Засаг нь ачлаа шийдэж. Тэгээд бид нар нэг асуудлыг шийдэх гээд юм жиглэх гээд ингээд ороод ирэнгүүт бол нөгөөдөл нь эсэргүүцэл ажил хайлтгаа зам мамын хаагаал ингээд байж байгаа. Гэтэл нөгөө бие биенээ дайрал мөргөөл байгаа гарууд чинь болно шүү дээ. Хятадын хил дээр очиод нэг хятадын хэлийн зэрэг хаагээд дугуун готол тэгээд бүгдээр амтан болоо тэгээд ингээд жигсаад ингээд орж байгаа байхгүй да. Тэгэхэд тэр одоо сүрхий бэлэг танха Монгол хүн чинь тэнд очиод хорог болж штэ. Эн чинь өөрөө бидний монголчуудын эмгэнэл байхгүй. Хөл дөрмөөс сахад явдаг бол хөл дөрмөөс сахад явахгүй байгаа. Энэ Монгол төрийн эмгэнэл. Монгол төр чинь өнөөдөр тэр одоо хоёроос эхсүүлээд үнцөлийн цэцээс эхсээд бүгдээрээ л асуудал чинь ингээл бүгд л болохгүй байгаа даа штэ. Тэгэхээр чинь энэ бүтэн монголчуудын баг. Бид нар бүх өөрсдийнхээ арчаагүй өөрийнхтэйгээ тийм жоохон тийм
новшин байгаагаа дандаа төрлөөгөө хийж болохгүй байхгүй. Энэ төрөө сонгоод байгаа, энэ парламентаа сонгоод байгаа, гишүүдэд сонгоод байгаа чинь бас л нөгөө хэдэн ачаагүй гаруудал маасуулчаад тэд нар чинь сонгоод байгаа зүйл шүү дээ. Бид нар бодитоор нь хэлмээр байна сайн. Одоо энэ замын үед за хамгийн одоо бодиттой хөгжиж болох нь гэдэг бид нар замын үед одоо Ирэний дамжсан хил дамсан чөлөө төсийн тухай үндсэндээ 6-7 жил ярьлаа. Хэд хэдэн бичвэр нь бичсэн. 12 онд үлдсэн санамж жижиг 13 онд за 14 онд Шижипийн дарга ирээд бараг их хурлын энэ дээрээс бараг ярьсан баг. Тэр хэлцээрийн үед байсан. 15 онд хийсэн. За өөр Монголд нөгөө Хөх хотод засгийн газрын хоорондын 15 дугаар хуралдаан дээр энэ бол нэлээд өндөр түвшинд яригдаа явахаар бас. Тэгээд энэ дээр одоо цаад бэрхшээл нь энэ ус төрчсөөс болоод байна уу? Эсвэл манай тал биш юм байна уу? Хятадын талын хүндрэлүүд байна уу? Яагаад болох вэ? Ер нь бол гол үндсэн асуудал нь бол нөгөө аливаа асуудлыг харж байгаа өнцгөөс хамаарат. Жишээлбэл өнөөдөр бид нэр 900 га газар дээр түрүүний сэдвийг үргэлжлүүлдэг. 900 га газар дээр хятадууд орж ирчээд эзэн суугаад гэж. Гэхдээ нэг 3.3 сая хүнтэй зах зээл рүү хятадууд ингээ баахан хөрөнгө оруулаад орж ирэх юм уу? Үгүй байхгүй. Яг нарийн нь болоод тэр. Энд чи эдийн засгийн утгагүй шүү дээ. Би нэг өнцгөн гэдэг. Эдийн засгийн утгагүй. Тэгэхээр найдсан зүйлтэй гэж. Зүгээр л айдсан үсгэж ингээд энэ одоо таны түрүүний хэлсэн маш том ажлын хэсэг гараад өчнөө олон хүн оролцоод тал талаас нь судлаад энэ одоо тий 3А-гийн план. тэгээд энэ хувийн хөвшил одоо бүгд ингээд оролцоод нийтээрээ энэ хамтын ажиллагааны энэ асуудлыг гаргаж ирээд энэ зүйтэй юм байна гэд ингэсэн. Энийг ингээд нэг хоёр хүн унгааж чаддаг. Нөгөө тэр олон хүнийхээ хөдөлмөрийг зүгээр унгааж чаддаг л асуудал байгаа учраас яваад. Тэгэхээр бид бол зүгээр нэг зүйлийг хэлэх гэж байгаа юм нь энэ бизнесээ улс төрөөс ангид байлгаж өгөөж. Бизнес өөрөөхөө зарчмаар л явчих. Хэрвээ бид нэр өнөөдөр та түрүүн бас ахаад асуусан. Инчон яагаад яваад байгаа юм бэ гэж. Инчон Танжингийн чөлөөт бүсүүд чинь компаниуд удирддаг байхгүй юу? Нөгөө бизнесийн. Тэр төрийн үйлчлэгээ бол байна. Нөгөө бүртгэдэг, хяндаг эднэрээ бол энэ одоо захирчийн алавч гэдэг юм. Энэ хийгээ явчих. За би асуултаа нэг арай өөр үзгээс асууя. Та 3 ингээд нэг анхаарда. За замын үед за алтан булаг гэдэг тэгвэл бидний одоо бизнесийн болоод Монгол төрийн одоо чадамжгүй байгаа гэдгээсээ илүү бүр их том одоо геополитик. Тухайлбал одоо Оросын холбооны улс одоо Хяхтын дэргэд энэ хятадын одоо Ирэний зах ер нь хятадын нөлөөлтөй эдийн засгийн томоохон бомб төлчих бай гэдэг ийм эмзэглэл. За урд талд нь болохоор манай одоо айдс саяны өөрөж хэлдэг баахан хятадууд ороод ирлээ. Ийм илүү улс төр одоо геостратегийн саад бэрхшээл байгаагийн бид нар нэг цэвэр одоо үйл ажиллагааны хүндрэл мэтэр ингэж ойлгоод байгаа юм биш байгаад. Энэ асуудалаар ингээд манай бас нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тийм учраас бид нар бол нэг юмыг ойлгох хэрэгтэй байхгүй. Бид нар бол явсаар байгаад маш олон чөлөө төсөвтэй уулзцаас. Тэнд одоо Хөхөтт бол бас ингээд манайх шиг юм бүр ингээд их газрын чөлөө төс нэгдэж байна. Тэд нар бол бид нарт бол урилга бол ярьж байсан. Бид нар очиж үзэж байсан. Энийг менежментийг хийж өгөхөд хамтарч ажиллая гэдэг юм саналыг тавьж байсан. Монголын талын одоо Тэнжин болон Цафидын бид нарт ингээд очиод асуудал тавьж байсан. Тэгэхдээ бид нар бол та бүхэн бол үнэхээр шинэлэг сайхан санаа хэлж байна. Бид нар хамтарч ажиллая. Тэр удаа Цафидын гэж одоо сая ерөнхийлөгч энэ жил очиод бас нэг ингээд юм мөрсний тухай юм яриад байж ахтай Цафидын бомбын тухай ярьж байсан. Яг тэр бомбт чинь биднэрт офисын гаргаж өгөөд бүр амьдрах байрын байшингийн тэр хаус гаргаж өгөөд одоо ингээд хамтарч ажиллая л гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хятад улс нээлттэй болж байгаагийн гайхалтай тийм жишээ л дээ. Энийг бас бид нар харж сурах хэрэгтэй. Хятад хуучин бол зөвхөн экспортлдог орн байсан бол одоо импортлдог орн болсон. Хятад бол дэлхийн сайн сайхан бүтээгдэхүүнийг энэ арт түмэнд хөргөж өгье гэсэн юм бодолтой байна л дээ. Тэгэхээр бид нар яг тийм ч учраас одоо энэ хятадд болж байгаа процессыг одоо маш сайн судалж бид нар энэ хятадын том бодлогоодын дагуу ингээд хамтдаа ажиллах тийм боломжууд байгаа гэдгийг харж сурмаар байна. Хэрв энэ асуудал хэрэг одоо хийж чадахгүй юм бол
бид нар маш их цаг заваа гаргаад 10 хэдэн жил зарчаад хөрөнгө оруулалтаа хийчихэд байж байгаа байхгүй. А тэгвэл бидний компенсацийг төлөх ёстой байхгүй. Хоёрын хооронд ингээд нэг бухын дотгыг харж өнөг турж өгөх гэх чинь болоод байна л да. Энд чинь тэгээд зөндөө хугацаа алдаад байгаа байхгүй. А бидний амьдрал богино. Бид асар их хугацааг алдаж байгаа байхгүй. А зөвхөн энийг хийцэн бол ингээд цаашаа хөгжлээд ингээд асар том гарцыг монголчуудад нээж өгөх байсан байхгүй. Хятадын зах зээл нэгдэж байна. Дээрээс нь хятадууд бол одоо Хятад Америкийн дайны яг энэ нэг эдийн засгийн дайн гэдгээс болоод шал өөр бодлого барьж эхэлж шít. Хятадын үйлдвэрүүд Америк руу гарч чадахгүй байна. 40% татврын тухай ярьж байгаа болохоор. А бид нар бол дандаа 40% татвар төлж байгаа шүү дээ 2 хөрштэй. А гэтэл яг Монголоос тэр Японы болон тэр баруун Европын зах зээл дээр нөгөө 7000 нэр төрлийн бүтээгдэхүүн гарна гэсэн юугаар яг хичнээн бүтээгдэхүүн Монголоос очиж байгаа. Ганцхан Монголоос ноолоор л очино. Говь. Яг л тэр бол олон улсын брэнд. А гэтэл яг энийн дээр тэр хятадын компани, гадаадын компани хамтарч ажиллая гэж байгаа. А тэгвэл хятад руу орё гэсэн хүнсний компаниуд Монгол үйлдвэрүүдээ хийгээд чөлөөт бүстэй бүртгүүлээд тэгээд үйл ажиллагаагаа явуулаад орох тухай ярьж шít. Энэ бол өрдөөсөө бүх одоо зүгээр хэрүүл хамтын ажиллагааны бүс чинь нээгдчихдэг юм бол энэ хамгийн чухал зүйл байна гэж л харж байгаа байхгүй. Манай улсын одоо олон улсын өмнө олсон тэр давуу боломжийг хамтдаа шишгэлээ гэсэн үг шүү дээ. За маш чухал сэдвээр хэдүүлээ баярын өдөр ч гэсэн ярьлаа. Гэхдээ нэг мэдээлэлтэй бид нар одоо нэг чадварлаг төртөө болъё гэж энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр энэ чөлөөт төс олон бидний одоо бизнесийн салбарынхны одоо хүсэж мөрөөджсэн томоохон төслүүд өргөжлөө явах хаа гэж ингэж найдаж байна. Яхахгүй Солонгос улсын хөгжилд энэ чөлөөт төсүүд маш их нөлөөлсөн. За хөрш Хятад улсад ихэд Динсяопины 1978 оноос санаачилж одоо яг 40 жилийн өмнө эхлүүлсэн 79 онд эхлүүлсэн 14 чөлөөт төс тий чөлөөт хотуудын энэ бол Хятадын одоо хөгжлийн гол одоо мотор нь унжсэн гэдэгтээ бид мэднэ. Олон дэлхийн одоо 70-80 орны одоо чөлөөт төсийн судалгаанууд байна. Гол нь одоо дуустдаггүй яриаг байж болохгүй. Нэг дуустдаг шийддэг юм болмоор байна гэсэн юм одоо бэлэгдэлтэй ирүүлэр. Дараагийн шат руугаа шилжээд хөгжих ёстой байтал ахидгүй хөдөлдөггүй. Тэгээд ийм л байлгаад байгаа байхгүй. Энийхээ хариуцлагыг Монголын төр засаг хариуцлага хүлээ. Тэгээд гацаа хийгээд байгаа гаруудаа. Тэм учраас энийг зүгээр сайхан нээж өгөөд ажлыг явуулчих. Угаасаа Монгол орн нээлттэй ардчилсан. Үндэсний бахархлын сэрэгчсэн ийм супер орн байж байна. За баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөд төгсөж байна. Дараагийн лав гарагт дахин уулзах юм байна шүү дээ. Баярлалаа.